За гайхалтай сайхан орой мэндийг та бүхэндээ хүргье. Тэгээд дөрөвт өдрийн шинэ гишүүний мэдээллээр өнөөдөр аялын клубийн тухай аялын клубийн бие даасан түнш гишүүн маркетингийн захирал Ариуна миний би та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. За өөрийгөө тавьж танилцуулъя. Намайг Яндан Жамцын Ариуна гэдэг Монгол улсын зөвлөх инженер, үндсэн мэргэжил цахилгааны инженер хүн байгаа. За хөдөлмөрийн аюул байдал эрүүл ахуй мэрэгсэн мэрэгжилтэн техникийн ухааны магистр, бизнес ухааны бакалавр, оруулах хэрэгтэй гэж микүдэ хаагаарай манайхаа. Хөдөлмөрийн аюул байдал эрүүл ахуйн сургагч багш, Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн грейд багш. Багш нь бол Орхон аймагт ажиллаж амьдардаг хүн байгаа. За олон улсын Венс Академийн супер жам сургалтын 2 дугаар зэргийн мэрэгсэн оюуны дасгалжуулагч. За аялын клубийнхээ маркетингийн захиралцалтай түнш гишүүн байна. За яаж аялын клубт нэгдсэн бэ гэдэг товч түүхээ та бүхэндээ танилцуулъя. Би 2022 оны 8 сарын 23-ны өдөр за одоо энэ миний яг гишүүнчил үүсгэсэн баримт маань энд байж байна. Өөрийнхөө спонсор анагаах ухааны доктор одоо Монгол Японы хамтарсан анагаах ухааны дээд сургуулийн багш зан багшийнхаа урилгаар энэ Инкруз аялын клубтэй анх нэгдэж байлаа. Тэгээ багш маань болохоор бид нар Европоор аялах гэж байгаа маа 23 онд Европоор аялах гэж байгаа та цуг аялах уу гэхээр би юу гэж бодсон гэхээр за зан багш ямар ч байсан буруу юм хийхгүй гэж бодоод Европоор аялна гэсэн зорилготой энэ клубд нэгдэжээ. За энд байгаа сертификатууд бол энэ одоо бизнесийн хамтрагч гэсэн манай Майкл Хажисоны гарын үсгтэй Инкрузийн бизнесийн хамтрагч гэсэн сертификат байна. За энд бол багийн ахлагч буюу одоо бидний ярьж баснаар үнэгүй гишүүнчлэл гэдэг одоо нэг жилийн хугацаанд та $2,400 ирэх авах эрхтэй боллоо $2,400 авах эрхтэй боллоо гэсэн ийм сертификат байдаг. За энэ бол миний нөгөө одоо маркетингийн захирал гэж танилцуулаад байгаа. Энэ сертификат маань гэсэн үг. За энийг би яг хизээ авсан бэ гэхээр энэ хоёр нөхрийг 2024 оны 5 сарын 31-ний өдөр үндсэндээ би 4 сарын сүүлч 5 сард ажиллаад энэ үнэгүй гишүүнчлэлээ энэ маркетингийнхаа захирлыг ингээд 1 сарын хугацаанд биелүүлээд энэ цолоо энэ сертификат авч ялаа. За миний хувьд одоо 2 удаагийн аяллаа хийсэн 3 дахь удаагийн аялалдаа одоо яг 7 хоногийн дараа гарах гээд ингээд бэлдээд байж байна. Тэгээд энэ эхний өдрийн одоо энэ дээр миний нөгөө захиалсан аяллаа тоо 3, зочид буудал 1, аялсан хотуудын тоо 16 гэж. За энд бол зочид буудал захиалсан юм маань байж байна. За энэ болохоор Европоор аялсан энд Япон, Тайванаар аялаад ирсэн одоо энд Арабын нэгдсэн Эмират, Катар, Бахрейн гээд аялах гээд ингээ байж байна. За энэ бол та бүхэн маань харж байгаа энд мөнгөн дөнгүүд бол энд би 3 хүний аялал захиалсан мөнгөн дүн байгаа. Энд 4 хүний аялал захиалсан мөнгөн дүн харагдаж байгаа. Энд бол 5 хүний бас 4 хүний аялал захиалсан мөнгөн дүн харагдаж байгаа шүү. Бас сонирхолтой. За миний анхны аялал болохоор бид нар эндээс Франкфурт ороод Франкфуртээс Италийн Савана гэдэг боомт ороод Савана боомтоос ингээ Францын Марсель ингээд Итали, Франц, Испани 3 улсын 6 хотоор аялсан байдаг юм аа. Тэгээд энд болохоор энэ Коста Смрарда гэдэг 19-20 давхар хүлэг онгоц 20 давхар дээр нь бол яг энэ удирдлагын пульт нь байдаг. 19 давхар нь тэр чигээрээ наран чарлагын газар байдаг. Ингээд ийм том хүлэг онгоцоор бид нар ингээд аялж ялаа. Тухайн үед яг энэ Европ аялал дээр бол ерөөсөө 6хан Монгол байсан. Яг энэ том хүлэг онгоцон дээр 6 Монгол байсан. Үндсэндээ энэ одоо манай жаргал эмч тэгээд зан багш маань нөхөртөөгөө охинтойгоо тэгээ байгалаа доктор гэд ингээд бид зургуулаа аялж ялаа. Тэгээд
энэ дээр яг ямар зургнууд харуулсан бэ гэхээр ерөнхийдөө яг энэ хөлөг онгоцон дээрээ бид нар бас йог бясалгал хийж байлаа. За ингээд хоол ундвал хөлөг онгоцон дээр ямар ч асуудалгүй та юу идэж чадах вэ тэрийгээ иддэг ийм тансаг хоол ундаар хооллоод явдаг. Дээр нь одоо бид нэр зөвхөн хөлөг онгоцоор биш нөгөө круиз аялал гэж ярихаар хүн болгон тэр чинь тэгэл далайгаар л явах юм уу? Утгартай биш үү гэж асуудаг улсууд байдаг. Тэгэхээр бас ингээд бид нар нэг унтаад сэрхэд нэг улсын нэг хотод өөр нэг хотод очиод тэр хоттойгоо танилцаад буцаж суугаад буцаад дахиад өөр газар очтгоо гэд ингээ газрын аяллууд бас хийсэн гэсэн зургнуудыг бас энд оруулж өгсөн байна. За миний хоёр дахь аялал болохоор өнгөрсөн 6 сарын 22-ноос 7 сарын 1-ний хооронд Японы Якохама гэдэг боомтоос аваад эхлэлтэй тэгээд Тайваны Тайпей, Килинг тэгээ Японы Окинава, Ишигака гэдэг Окинава ч нөгөө хамгийн өндөр урт наслалттай хүмүүс нь амьдардаг арал. Тэгээд Ишигаки гэдэг ингээд 5 газраар 9 хоногийн аялал хийгээд ирсэн байдгиймээ. За энд болохоор одоо миний хоёр дахь аялсан хөлөг онгоц маань энэ Diamond Princess гэдэг энэ 16 давхар хөлөг онгоц. Миний эхний хөлөг онгоцыг бодоход дараа багавтар ийм хөлөг онгоцоор аялсан. Тэгээд энэ дээр бид нар бас л одоо тоглож болж байна. Одоо манай энэ гэхэд одоо бие 418 гэсэн өрөөнд байсан. Тэгээ энэ маань ингээд тусгай медальонтой шууд медальонороо ингээд өрөөгөө онгойлгочдөг. Дээр нь нөгөө цог яваа улсуудаа хайгаад хаана байна гэд хайгаад олцдог ийм нэгдсэн системтэй яг Костаг бодоход бол бас тийм давуу талтай бол байсан. Коста дээр бол бид нар нэм банкны карттай картаараа өрөөгөө онгойлгоод за өстө нөгөө хүмүүс зургуулхнаа байсан учраас нэгнийгээ олохын тулд интернетээр харьцаад ингээ явж исэн. Энд бол яг энэ өөрийнхөө медальоноор ингээд бид нар өөрсдөө тэнд байна гэдгийг нь олоод ингээд яваад чадсан. Энэ удаад бид нар багасаа 15 улаан. За яг хөлөг онгоцон дээрээ бол монголчууд 18 улаан аялсан байдгиймээ. За багш нь яг энэ анх Европын аялалд яваад ирэхдээ нэг юмд их харуулж ирсэн. Нэг хоёр юмыг бол за яг биелүүлнэ гэж бодож ирсэн. Нэг харуулсан юм нь болохоор цаг хугацаа хизээч хүнийг хүлээдэггүй юм байна. Би элэг бүтэн хань ижилтэйгээ байхдаа ингээд сайхан аялчихгүй яав да гэдэг маш их харуулсалт хийж ирсэн. За нэг юм нь болохоор за би дараагийн удаад бол яадаг ч байсан ядаад охиноо дагуулад аялнаа гэж бодол төрж ирсэн. Яагаад гэхээр би энэ аялж явахдаа энэ өөр төрж байгаа энэ сайхан мэдрэмжийг үгээр хиндэж үр хүүхдүүдтэй ч хань ижилтэй ч ах дүү нартэй ч аав ээжтэй ч найз нөхөдтэй ч хиндэж энэ гоё мэдрэмжийг мэдрүүлж чадахгүй юм байна. Тэгэхээр аль болох олон айл өрхийг аялын хоримтлалтай болгож энэ сайхан мэдрэмжийг мэдрүүлэх юмсан гэсэн ийм хоёр хүсэл эрмэлзэл тээж ирсэн байдгиймээ. Тэгээд тэр ирчээрээ одоо ингээд 23 онд бол ажиллаагүй 24 онд гівгэнт ажиллаад тэгээд ингээд тэр ирчээрээ одоо 2 дахь жилдээ ингээд амжилттай тууштай багаанд хэлээд ажиллаж байна. За энд багш нь нөгөө охиноо дагуулад явнаа гэсэн чи яг энэ аялалдаан болохоор би хүргэнэн 2 охиноо 2 ихэр зээгээ найзуудыгаа ингээд дагуулад явсан байдгиймээ. За энэ дээр бол одоо нөгөө бас л юу хийсэн те номын санд ороод дуртай юм хийж болж байна, тоглож болж байна, фитнест орж байна, дасгал хийж байна, жакуз байсан ингээл бүхэл юмнуудыг чинь энд багтаасан байгаа гэдгийг харуулах зорилготой энэ зургнуудыг багш нь тавьсан байгаа. Зя энд манай халуун гэр бүлийнхэн маань ингээд би 2 сайхан охинтойгоо 2 ихэр зэөхүүтэйгээ хүргэнтэйгээ ингээд гэр бүлээсэн бол ингээд бид 6 аялаад ирсэн байдаг юм аа. За энд бас манай найзууд байна. Тэгээд манай спонсор зан төгшин маань бас гэр бүл байгаа. Бидэнд ингээд 15 улаан аялсан гэдэг байгаа. Энэ байна. За манай багийн хамт олон нөгөө 15 багийнхан маань байна. Манай зан төгш маань бас
2 охинтойгоо хүргэнтэйгээ 2 сайхан эгчтэйгээ ингээд бас зургуулан аялаад ирсэн байдаг юм аа. За бид нар нэгэнт одоо ингээд Японд очичоод далайн аялал хийцэн юм чинь нэгэнт очиж байгаа юм чинь бид нар ер нь газрын аялал хийнэ гэсэн зорилготой Японы нутгаар 7 хоногийн газрын аялал хийсэн. За энд нөгөө алдарт Фужи сан маань Фужи уул маань харагдаж байна. Бид нар энэ Фужи уулыг яг хажууд нь амралтын газар очиж 2 хонсон хүмүүс 2 хоноод 2 хоноод 3 хоноод ингээ битүү манантай харагддгүй юм байна лээ гэсэн чинь бид нар бол 3 өдөр очиж өнжөөд хоноод байж захтаа ингээд юуныхаа буудлынхаа цонхоор Фужисан харихнаа хараад бяцлаглаа хийгээд ингээд бүтэн харсаар агаад ирсэн ийм сайхан явдал тохиолдсон байгаа. Тэгээд энэ хүүхэртэй уулан дээр очиод энэ хар өндгийг бид нар бас идсэн. Энэ хар өндгийг тэр домг нь болохоор хар өндгийг идэхээр 7 нас нэмдэгэ гэх. Тэгээ бид нар бас нэгэндээ нэгээ явуулаад багш нэг 2 өндөг идсэн. Ямар ч байсан 14 нас нэмээд ирсэн гэж бодож байгаа. За энэ тэгээд үдсэн бусад үзүүр юмнууд бол бас байгаа. Тэрийг нэг өрчлөн оруулах боломжгүй учраас багш нь оруулаагүй байгаа. За одоо нөгөө 7 хоногийн маань дараа явах аялал маань бид нар Катарын Дохо хотоос эхлэлтэй тэгээд Дубай, Ширибаниас, Абу Даби, Бахрейн гээд Дохо дээрээ буух юм аяллыг яг одоо бид нар 24-нөөс явна. 22-нд Монголоос ниснэ. Ингээд дараагийн 7 хоногт өдийд аялалдаа гарцсан явж явах нэ. За тэгээ энэ аяллыг бид нар багасаа 49-үүлээ захиалсан байгаа. Нөгөө 6 явж исэн, 15 явж исэн, одоо бол багасаа 49-үүлээ энэ аяллыг захиалсан. Гэтэл бид нөгөө аялал захиалах явцад маань энэ Дубайгаас эхлэлтэй аялал маань дуусаад тэгээ бид нар судалж агаад 22 нь Дохогоос эхлэлтэй аялалтай, 27 Дубайгаас эхлэлтэй аялалтай. Бид нар 2 хоногийн өмнө Дохогоос суугаад Дубай дээр ирээд энэ хэдтэйгээ 5 хоног явж агаад 2 хоногийн өмнө төрүүлж буухаар ингээд 49 хүнтэй доктор ангахны доктор Занд спонсортойгоо бид хоёр ингээд 49-үүлээ аялалд гарах гэж байна. За тэгээ аялж ирснийхээ дараа энэ аяллахаа сонингол та бүхэндээ төлөвлөе. За тэгвэл би ингээд аялцсан байжээ. Тэгвэл яагаад энэ тэтгэврийн хүн ингээд аялаад байна? Аялах байтгаа хичнээн хоногоор бас газрын аял майл давхар хийгээд яваад байна гэдгсэн чинь би энэ инкруз гэдэг үнэхээр дэлхийн хамгийн энэ үнцэн бүхий аяллаа урамшууллын клубд нэгдснээрээ би энэ боломжийг бас сатгаад авсан байгаа шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ манай инкрузийн илүү бага үнээр илүү олон аялж илүү ихийг үзэж мэдрээрээ гэсэн урьяатай юм сайхан аяллаа клуб маань байна. За манай инкруз аяллаа клубийн эрхэм зорилго нь болохоор хосгүй үнцэн боломжоор дамжуулан бусдын амьдралыг баялаг болгоно гэсэн эрхэм зорилготой. За үнэхээр л хувь заяаны компани гэж манайхан хэлэх дуртай тэгжиж хэлдэг. За энд юу багтж байна вэ гэхээр за яг энэ яг одоо өнөөдөр 21 цагаас яг энэ клубын маань 10 жилийн он арга хэмжээ ингээд лайваар явах гэж байгаа. Одоо сургалтынхаа дараа тэр арга хэмжээгээ бид нар сонсно. Тэгээд 2015 онд энэ одоо шинийг санаачлагчинд Франк Кадина гэдэг Америкийн иргэн Майкл Хачисон гэдэг энэ хоёр хүн маань хөлөг онгоцоор аялж явж байгаад маш олон ийм суудлууд байгааг өөрсдөө мэдээд тэгээ ер нь яг энэ круз лайнуудад энэ аяллаа захиалгыг дүүргэлт хийж өгөж ингэж хамтарч ажиллаж болох юм байна гэсэн сэтэл өвлөөд энэ аяллаа клубыг нээжсэн бол одоо энэ маань энэ групп интернэшнл гэсэн ийм бүхэл бүтэн том групп болсон байгаа. Энэ дотор бас маш олон зүйл багтж байгаа гэсэн үг. За энд юу байдаг вэ? Тэгвэл бид нар хувь хүний хөгжлийн сургалтыг эндээс авч болдгоо. За бидний нөгөө хүмүүс муухайгаар хэлэхээр за сүлжээ надад ч ингэж ярьдаг шүү дээ. Биднийг сүлжээ байж болно. Тэгвэл бид нар ямар ч бараа бүтээгдэхүүн хүнд санал болгодоггүй зөвхөн аяллыг санал болгож тэр хүнийг ач жаргалтай болгодороо манай ажил үнэхээр хайр түгээсэн
сайхан ажил шүү гэд бид нар бахархаж ярьдаг байгаа. За, технологи нь байж байна. Та энэ аяллаа клубтэй нэгдсэн бол таны өөрийн чинь энэ ажлыг хийх хувийн аккаунт чинь үүсчин тэрэн дээрээ ингээд өөрийнхөө ажлыг хийгээд явах бүрэн боломжтой. За, буцаага авах гэдэг нь та ямар нэгэн байдлаар энэ грузин түншлээд хамтран ажиллаж байгаа бол та урамшууллуудыг буцаагаад авдаг гэдэг юм хэлж байгаа. За, эсвэл их маркетинг нь байж байна. Ингээд бүх юм энэ дотор багтаж байгаа гэж хэлэхэд үнэхээр урамтай байдаг. За, бид хүмүүсийг өөрсдийгөө хамгийн сайнаар харуулахад нь урамшуулан зоригжуулдаг гэж манай үүсгэн байгуулагчид маань ингэж хэлдэг байгаа. За, тэгвэл үнэхээр энэ аяллаа гишүүнчлэл бүхий клуб юм бол яаж гишүүнчлэлээ үүсгэх вэ? За, гишүүнчлэл үүсгэхэд ийм 3 төрөл байдаг байна. Премиум, классик, стартер. За, энэ нь бол гишүүнчлэл үүсгэж байгаа хүмүүсийн төрөл нь. Тэгвэл аялагч гишүүн, түнш гишүүн, түнш гэж бас ийм 3 төрлөөр гишүүнчлэлээ бас үүсгэж болдог байна. За, тэгэхээр тус нь авч үзье хэдүүлээ. За, премиум гишүүн гэдэг нь юу вэ? Премиум гишүүн бол хамгийн үн цэн бүхий их үн цэнтэй гишүүний ангилал байна. Багш нь бол одоо премиум гишүүн. За, энд яадаг вэ гэхээр нэг удаадаа $250 идэвхжүүлэлтийн урамшуулал, $250 гишүүнчлэлийн сарын төлбөр. Үнэн хэрэг дээрээ хамгийн анх гишүүнчил үүсгэхэд та $500 төлнө гэсэн үг. Тэгээд гишүүнчлэлээ идэвхжүүлээд $500 төлөнгүүд таны хуримтлал 800 шагналын оноо орноо. За, шагналын оноо гэдгийг багш нь тайлбарлахад энэ манай яг энэ сайт дээр шагналын оноо гэдэг бол нэг шагналын оноо 1 Америк доллартай тэнцэж байгаа үн шүү. Тэгэхээр бид нар энэ хууль зүйн арга хэмжээнд актанда энд шагналын оноо гэж явдаг байгаа. Тэгэхээр нөгөө бидний доллар маань хайчаа шагналын оноо болчихоо гэж бодохгүй ерөөсөө л шагналын оноо гэж нэрлэж байгаа боловч доллароо гэж ойлгоход болно гэсэн үг ээ. За, энэ яаж байгаа юм бэ гэхээр таны сарын $250 гишүүнчлэлийн төлбөрийг 2 дахин үржүүлээд 500 болгоод өгчөж байгаа компани. Та энэ аяллаа клубуд маань нэгдлээ гэд сарын чинь хуримтлалыг өсгөөд өгчөж байгаа. Тэгээд 500-аар 250-ыг нэмэхээр 750 болоод за, энэ гишүүнчлэл үүсгэсэн хүн болгонд та аяллаа клубын гишүүн боллоо гэд 50 шагналын оноо бэлгэлж байгаа учраас ингээд 800 шагналын оноотой болчихж байгаа. Тэгээд сар бүр хугацаанд хийсэн төлбөр бүртээ 500 шагналын оноо авнаа. Хэдийгээр та сарда 250-ыг хийгээд байгаа боловч нөгөөх маань шагналын оноо 500-аар өсөд явнаа гэсэн үг. За, энэ сая дээр үнээр бол хязгааргүй тооны аялал захиалнаа. За, тэгэхээр сая багш нь премиум гишүүн ярьсан. За, энэ дээр болохоор классик гишүүн тэгвэл яаж гишүүнчил үүсгэх юм бэ гэхээр классик гишүүн гэдэг нь бол эхний сар идэвхжүүлэлтийн $100 эхний сарын гишүүнчил хуримтлалын $100 гээд $200 гишүүнчил үүсгэж байгаа хэдий ч та энд $350 болно. Сар болгон $100 төлнө гэсэн үг. Тэгээд сар болгон $100 төлөөд сар бүр хугацаанд хийсэн төлбөр бүртээ ингээд байгаа нь манай энэ журман дээр та нэхэмжлэх үүснээс хойш 5 хоногийн дотор хуримтлалаа төлвөл таны шагналын оноо 2 дахин үржигдэж орно. 6-аас 30 хоногийн дотор бол таны шагналын оноо $100 чинь 100-аар орно гэсэн ийм журам байдаг учраас энд хугацаанд хийсэн төлбөр бүртээ гэж хэлээд байгаа шүү. За, энэ сая дээр үнээр түрүүн тэнд бол хязгааргүй аялал захиална гэжсэн бол энэ жилд 5 удаа аялал захиалах хэрэгтэй гэсэн үг. За, энэ манай цуг аялсан
найзууд манд байна. За тэгвэл стартер буюу гарааны гишүүн бол яах вэ гэхээр бүртгүүлэхдээ ерөөсөө л эхний сарын $50 гишүүнжлийн төлбөрийг төлнө. $50 төлөнгүүтээ нөгөө компаниас өгж байгаа 50 шагналын оноотой ингээд 100 шагналын оноо аавна. За, инсайдер үнээр бол жилд 2 удаа л аялал захиал. Харин энд сар бүр төлбөр төлөх бүрдээ 50 шагналын оноо л авна. Яагаад гэхээр энэ стартер гишүүний маань шагналын оноо бол үржидэгвэ гэсэн үг. За нэг ямар боломж байгаа вэ гэхээр за яах вэ? Би одоохондоо аялахгүй. Ер нь бол хуримтлаа ингээд эхлээд явж аяа гэд ингээд $50 эхлүүлээд явж яснаа яг 4 сар дараад нь төлчөөд энэ классик руу шилжүүл нөгөө нэг классик чинь эхлээ 200-аар гишүүнжил үүсгэжсэн шүү дээ. Тэгвэл энд 100-гийн хэмнэлт гаргаад шууд одоо 4 сар төлсөн да $250-тай байжгаад классик руу шилжихэд шууд $350 нэмэгдэн гэсэн үг шүү. Энэ үнэгүй шилжиж орно. $100 хэмнэлт гаргана гэсэн үг. Классик руу 100-аар төлөөд шилжихэд $350 нэмэгдэнэ гэсэн үг. За тэгвэл нэгэнт энэ сайхан клубтэй нэгдсэн юм бол тэгвэл хамтарч ажиллах түншийн ямар боломж байдаг юм бэ гэдэг юмыг багш нь товчхон хэлнэ. Тэгээд ер нь бол түншүүдийн бусад боломжуудын талаар түншүүдэд зориулсан гүнзгийрүүлсэн илүү мэдээлэлтэй сургалтын дээр ярьдаг байгаа. За түнш гишүүнээр илсэн гэхээр яах юм бэ? Хэдүүлээ түрүүн одоо энэ бол түнш тэгтээ классик гишүүн гэсэн үг шүү. $295 гэдэг чинь. Нөгөө $200 илжижсэн нөхөр бол $95-ийн түншийн идэвхжүүлэлт гээд $95-ыг нэмж төлжээж түнш гишүүн болох нэ. Энэ яаж байгаа мөнгө вэ гэхээр та дэлхийн 208 орнд үйл ажиллагаа явуулж байгаа Инкрус аяллаа клубийн одоо энэ бизнесийг 6 сарын хугацаатай хийх эрхийг худалдаж авч байгаа мөнгө. $95-ыг 6 сар тэгэхээр сард нэг $17-оор бизнес хийх гэдэг байгаа гэсэн үг байхгүй юу үндсэндээ бид нар. За тэгээд энэ нэгэнт үнгүй гишүүнжилээр үүсгэжүүл багш нь түрүү хамгийн анх эхлээд үнгүй гишүүнжил гэж ярьсан те. Үнгүй гишүүнжил байж болох нь, үнгүй аялал байж болох нь, орлого байж болох нь ийм сайхан боломжууд байх нэ. Энэ бол хамгийн сайн сонголтоо гэж. Тэгээд сар бүр нөгөө $100 төлдгөөрөө төлнө. Түншийн сонголтоо 6 сар тутамд $95 сонгоноо гэсэн юм биш. Яач. За. Гэтэл нөгөө нэг түнш гишүүн хэдүүлээ түрүү аялал гишүүний талаар бол ярьсан. Сая түнш гишүүний талаар ярьсан. Гэтэл зөвхөн түншээр илсэн гэдээ бас байжсэн шүү дээ, тэ. Тэгэхээр энэ нөхөр яах вэ гэхээр өөрөө хуримтлал үүсгээгүй ч гэсэн энэ $95 төлөөд түнш болж болох нэ. За энэ $95 та юуг авах юм бэ? Нөгөө түншийн сонголт чинь 6 сар тутамд гэдгээ түрүү хэлсэн дээ. Тэгэхээр энэ $95 төлөө та хувийн веб хуудасаа, үнэгүй онлайн сургалтуудаа, маркетингийн материалуудаа, манлайлалын академийн сургалтаа, компани бизнес мэйл хаяг маркетингийн систем, менежментийн хэрэгслүүд, бизнес нэрийн хуудас, гар утасны аппликейшн гээд $95 гишүүнжил үүсгэснийхээ төлөө энэ болгоныг та аваад эндээс би одоо гишүүнжил үүсгээд түншээр илсээд багаад хэлээд тэгээд өөрөө цаашдаа багаад хэлээд түнш гишүүн болоод ингээ орлого урамшуул аваад явах юм аа гэсэн зорилгоор бас ингэж гишүүнжил үүсгэж болох
талтай байдаг байна. За тэгвэл түнш гишүүн болж гишүүнчлэлийн гайхамшигыг харьцуулашгүй боломж болгоорой. Хэл хязгааргүй дэлхийн хэмжээний бизнес. Та Монголд байжгаад гадаадд байгаа хэн нэгэнтэй одоо монголчууд ч дэлхийгээр нэг тарцсан байгаа шүү дээ. Хэн нэгэн найз нөхөд хүүхдүүд энэ бизнест нэгдэж бас болдог байх нэ. За, бүрэн дэмжлэг, сургалтын систем, маш бага зардалтай, суралцах, хуваалцахад энгийн хялбар, за тэгээ уян хатан ажлын байр, одоо нөгөө үндсэндээ цагийн чөлөөтэй ажлын цагт баригдахгүй ийм ажлыг бас хийж болох нэ. Тэгээд нэн түргэн ирэх нэмэлт орлогууд бас ингээд түнш гишүүн болсноор авч болох нэ гэдгийг та бүхэндээ дуулгаж байна. За тэгвэл яагаад инкрусис гэдэг асуулт та бүхэнд маань тавьж байгаа бах те. Яагаад заавал инкрусийг сонгох ёстой юм бэ? За бид таны мөрөөдлийн аяллыг илүү бодит болгоно. Манай инкрусийн аяллууд хүртээмжтэй, боломжийн үнэтэй. За тэгээд та маань түнш гишүүнээр ажиллаж байгаа тохиолдолд бас ашиг орлоготой ажилладаг гэсэн ийм давуу талууд байна. За өгсөн дөрөв нөгөө инкрус маань зөвхөн аяллаа клуб биш, групп гэд болсон гэд хэлжсэн те. Одоо энэ групп маань энэ дотор 14 круиз лайны 144 хөлөг онгоц гэрээтэй хамтран ажилладаг байгаа. Яг энэ круиз лайны энэ групп бол өөрөө энэ круиз лайны энэ интернэшнл байгууллагын хүндэт гишүүн бөгөөд далайн аяллаа ихэнх компаниудтай хамтарч ажилладаг. 14 круиз лайнтай. За дэлхийн бүх хязгаараас 21,000 далайн аяллаа сонголт хийж болохоор байгаа. За эдийн компани маань баталгаатай тэгээ бас гишүүдийнхээ хувьд аяллаа хэмнэлттэй ийм аяллыг захиалж чаддаг байгаа. Манай гишүүдийн аяллаа хэмнэлт 205 сая Америк доллароос хол давсан байна гэж энэ 2024 оны мэдээгээр ийм мэдээ байна. За инкрусийн гишүүнчил танд дэлхийн чансааны амралт аяллыг өгнө. Гишүүд үргэлж хэдэн зуун тэрч байтугай хэдэн мянгаар хэмнэлт хийх боломжтой. За ингээд түрүүн бас хэлсэн хэдүүлээ нөгөө сард таны өгж байгаа мөнгийг үржээд өгöd байгаа учраас та шагналын оноогоо ашиглаад аяллаа захиалахад мөнгөө хэмнэнэ. Шагналын оноо нь хизээч хүчингүй болохгүй гэсэн юмнууд бас байна. За хүмүүс яг ингээд одоо та бүхэн маань ч гэсэн ингээд хүмүүс өөрөө сонсчоод хүмүүс ярихаар тэгээ найдвартай мүү, хөлөгтүүлчихгүй мүү, үний юм уу гэд ингээд асуудаг. Та нар ам бардам энэ үгийг хэлж чаднаа. Бидний гишүүнчлэлийн төлбөр аюулгүй найдвартай. Яагаад? Trust My Travel гэд олон улсын аудитын компаниар манай инкрус гишүүнчлэлийн үсгээд яг энэ гишүүнчлэлийн дугаар нь энэ дээр харагдаж байна. За манай гишүүд бол өөрсдөө мэдж байгаа. Яг хоримтлал хийсний дараа, шилжүүлсний дараа энэ таныг хоримтлал ингээд даатгагдсан байна гэдэг мэйл ирдэг байгаа. Ямар нэгэн байдлаар инкрусис санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд таны инкрусис өөрөөс төлсөн ашиглагдаагүй бүх төлбөрүүд Trust My Travel компаниар буцаан олгогдно гэв. Ийм найдвартай шүү гэдгийг бас энд та бүхэндээ дуулгахад таатай байна. За тэгвэл яагаад далайн аялал гэж? Дээд зэрэглэлийн аяллаа үнц нь үнэхээр л хөлөг онгоцон дээр гараад бид өөрсдөө хатагтай нар шиг мэдэрдэг. Ялангуяа бид нар сая Японоос эхэлсэн аялалд ингээд хүн болгон ингээд бөхөлзөд байхаар үнэхээр бас юм гоё мэдрэмж төрдөг юм байлээ. Тэгээд газрын аялалтай харьцуулахад илүү үн цэнтэй. Яагаад? Дэлхийн ертөнцөөр аялж амьдралын хамаг сайхныг мэдрэх боломж байна. Бид нар газрын аяллаар явахаар яадаг вүлээ? Нэг
онгоцноос суулаа, нэг юмд суулаа, нэг буудал болно, нэг хоол болж идэн, дахиад нэг юмд суу, нэг тийшээ явна. Энэ бол тийм байдаггүй. Та онгоцондоо хөл тавилаа. Тансаг өрөөндөө тухлаад, тансаг зоогийн газраа хооллоод, дэлхийн хэмжээний entertainment show, үзүр үйлчилгээний 6 цэнгэл бүгдийг нь үзээд явдаг ийм тансаг аялал байгаа. За тэгээд нэг улсаас нөгөө улс руу аялахад ачаа тийш тээврийн талаар санаа зовдгоо. Бид нар хөлөг онгоцон дээр орлоо, чамдаа маань тавина. Өрөөндөө очлоо, өрөөний үүдэнд байна. Буухынхаа урд ороо чамдаа маань гаргаад тавина, ороо. Буухтаа хөлөг онгоцноос аваад буудаг ийм сайхан хөлөг онгоцон дотроо чамдаамж ирээд явна гэж байдаггүй ийм сайхан тансаг үйлчилгээтэй байдаг. За тэгээд нэг удаагийн аяллаар мөрөөдлийн хит хитэн газруудаар аялах боломжтой байдаг. Та дэлхийн олон сайхан газруудыг үзэж аялах бол манай аялын клубыг сонгоорой гэж хэлэх байна. За манай энэ аялын клубын бас нэг давуу тал нь болохоор аялахаас илүүгээр амьдралыг өөрчлөх нь гэдэг энэ мессежшип гэдэг хөлөг онгоц бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрч чаддгүй газруудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм том хөлөг онгоцтой ийм инэрлийн байгууллага. Бидний бусдад хүргэдэг нэгэн хосгүй үнц нь бол өгөөмрөөр өгөх хандив юм аа гэж. Одоо бид 2 сая гаруй доллар хандилсан байна. Мөн Украин улсад тусламж үзүүлсэн. Тэгээ бид хамтдаа дэлхийн ертөнцийг илүү сайхан болгон өөрчилсөөр байна. За тэгвэл энэ курсыг бидний үнэт нь одоо энэ манай аялын клубын үнэт зүйлс нь юу юм бэ гэвэл нэгдүгээр бид нар яг аялын клубээс манай гишүүд болон түнш нар бидний үнэт зүйлээ гэж тодорхойлдог. Энэ курсийн бид түнш гишүүд нарынхаа эрх ашгийг хамгийн түрүүнд тавихаар шийдсэн байдаг. Бидний хувьд гишүүд түнш нар маань манай гэр бүлийн гишүүд юм. Компанийн хувьд бидний үнэт зүйл бол гишүүн түнш нартаа зориулж бий болгосон тэрл үнц юм аа гэж. За дараагийнх нь үнэт зүйл болохоор бид өгөхийн төлөө амьдардаг нэгэн. Ингрус нь талархал болон байгаагаа бусдад хуваалцах сэтгэлдээр үндэслэн байгуулагдсан. 3 дугаар үнэт зүйлс нь болохоор илэн далангуу нээлттэй жинхэнэ үнэнч хүмүүс. Манай компанидийнхээ бол өөр шигээ жинхэнэ ил тод үнцэн чадвар бүхий сайн үнэнч сэтгэлтэй хүмүүс байх явдал юм аа. За энэ 4 дугаарх нь болохоор баяр хөөр хөгжөө нарган. Бид баяр хөөр аль жаргалыг сурчилдаг. Бид зөвхөн баяр хөөр аль жаргалыг авчрахуйч бүтээгдэхүүнтэй төдөөгөө манай бүтээгдэхүүн өөрөө баяр хөөр аль жаргал юм аа. Инкрус нь гишүүд болон түнш нартай зориулан баяр хөөр аль жаргалтай орчинд бүрдүүлэхийн тулд шаргуу ажилладаг юм аа. За 5 дахь зүйл нь болохоор том мөрөөдөлд хүрэх гал халуун хүсэл бүхий хүмүүсийн зам дээр тэр мөрөөдөл нь хүлээж байдаг юм аа. Инкрус нь таны мөрөөдөлд хүчийг өгдөг, таны мөрөөдлийг нь хурдан биелүүлдэг бизнес платформ байхыг хүсдэг юм аа гэж. За тэгвэл бид нар орлого урамшуул авдаг гэх түрүүн багш нэг хальт дурдаад өнгөрцөн те. Тэгвэл энэ орлого урамшууллыг юм уу за хамгийн надлын жишээ яагаад $100-ыг $100 болгож $200 болгож бидний хоримтлалыг өсгöd байгаа юм бэ? Энэ мөнгө ханаас гардаг юм бэ? Одоо хаач тийм банкны хүч тийм алга байна гэд хүмүүс асуудаг. Гэтэл энэ курс маань сурчлагын ажилд зарцуулах их хэмжээний мөнгийг танд эргүүлэн өгдөг гэсэн үг юм. Одоо багш нь жалгаагүй, та нар жалгаагүй манай гишүүд бүгдээрээ энэ одоо маркетингийн багийн маркетингийг нь хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Үнэн хэрэг дээрээ бид нар энэ аялын клубыг сурталчилснараа аялын клубийн гишүүнчлэлийг нэмснээрээ багаа тэлснээрээ бид нар энэ нөгөө үнэтэй цайтай хийдэг сурчлагынх нь ажлыг ам маркетингээр хийж өгж байгаагаараа бид нар орлого урамшуул авах төдийгүй бид нар энэ инкрус таныг өөрийн маркетингийн багийн түнш болгосноор одоо түнш болгосноор гэдэг нь шүү дээ. Аялагч гишүүн бол яг хуу мөнгө хөрөмтлүүлээд аялж байгаа те түнш болгосноор танд аялах боломжийг өгөхөөс гадна
таны найз нөхөд гэр бүлийнхэнд нь дэлхийгээр аялах мөн энэ хугацаанд танд хангалттай хэмжээний ашиг орлого олох боломжийг олгодог юм гэж байна. За тэгвэл манай клубийн талаар энэ хүмүүс юу гэж ярьдаг байх нэ хэдүүлээ нэг сонирхъя. Дэлхийн хамгийн шилдэг тансаг зэрэглэлийн далайн аяллаа клуб гэж тодорхойлсон байна. Энэ бол дэлхийн хэмжээний хамгийн шилдэг бизнес гэж тодорхойлсон байна. Энэ cruise клуб нь надад хөгжих, орлого олох боломжийг олгодог юм гэж тодорхойлсон байна. Орчин үеийн чиг хандлага, аяллаа янз бүрийн чиглэлүүд, санхүүгийн боломжууд, өрсөлдөхүйц үнц нь болон энэ бүхнийг ямар ч зарлага гаргахгүйгээр хийх боломжоо гэж тодорхойлсон байна. За, Incruises байгаад баярлалаа. Би өөрийн болон хайртай хүмүүсийнхээ мөрөөдлийг биелүүлж байна. Дэлхийн ертөнцөөр аялангаа орлого олох боломжтой байгаа нь гайхалтай гэж байна. Надад ямар ч эргэлзээ алга Incruises миний амьдралыг өөрчилж байна гэж. За тэгээд та Incruise аялын клуб нэгдсэн үү? Манай Incruise-ийн аялын клубын гишүүд бол зоригтой мөр гаргагчид, шинэ гүүр баригчид, үргэлж томоор мөрөөдөгч нар шүү. Тэгээд бидэнтэй нэгдээрээ гэж шинэ гишүүдээр шинэ хүмүүстэй уриалж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Багшийн зүгээс хэлэх мэдээлэл маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань асуух зүйл байвал чөлөөтэй асууж бодноо. Сайн байна уу Аран эгчээ? Сайн байна уу? Арай Сайн байна. Орон мэндэ. За танилцуулга хийсэн баярлалаа. Би бас найзынхаа урилгаар орсон байгаа. Ааха. Яа нөгөө дотны найз маань намайг яг тань шиг л орооч гингүүт нь би тэр найзтай итгэдэг болохоор тэгэл орсон. Орсон байна л яасан ийснийхаа яаж байгаа. За тэгээ яг ер нь классик гишүүн болцсон. Сар болгон хуримтлаа гэж явж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол угаасаа аялах нь тодорхой байсан учраас тэгээд өнгөрсөн оны хэдэн сарч орсон юм бэ мэдэхгүй. За ингэ явж байгаа. Одоо би нэг асуумаар байгаа юм. Ерөөс аялаж үзег байгаа. Анх удаага ер нь бол ингээ 26 онд аялал хийх байх гэж бодоо тий. Тэгээд нэг асуумаар байгаа юм болохоор хүүхдүүдээ авч явмаар байна. Тэгэхээр нөгөө нэг энэ хүүхдийн 18 наснаас доош хүмүүст чинь мэдгүй хэдээс доош байдгийг насны англи нь одоо нөгөө арай хөнгөлөлттэй, арай илүү нөгөө нэг эдийн засгийн хэмнэлттэй явах тэр нөгөө би зүгээр сонсохдоо энэ MSC нь бол арай дээр идэм байна гэж сонсоод байгаа байхгүй юу? Та тийм дээр юу зөвлөгөө өгөх вэ? Аяллаас анхны аяллаас хямдвартар тэгээ хүүхдүүдээ явчмаар байгаа юм. Хаашаа явах нь байсан ч одоо яах вэ? Хамаагүй. За баярлалаа. Хүүхдүүдтэйгээ аялахад бол боломжтой шүү дээ. Ямар ч байсан өөртөөгөө 3 хүн буюу 4 хүний аялал захиалж болно. Тэгээд ер нь бол 2 хүний аялал захиалах, 4 хүний аялал захиалах бол шал өөр байдаг. Олон хүний аялал байх тусмаа хямд байдаг шүү. Багш нь яг өөрийнхөө жишээн дээр хэлэхэд би Японд руу явахдаа өөрийнхөө аккаунтаас 4 хүний аялал $4,001 захиалсан байхгүй юу? Тэгсэн манай бид нар ч нөгөө зургуулаа явсан учраас хоёр нь манай охин өөрийнхөө аккаунтнаас 2 хүний аялал захиалахад $3,200 захиалсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхэд аль хөлөг онгоцон дээр хямдралтай вэ биш. Бараг ер нь ингээл чи хаашаа аялах гэж байна өөрийнхөө гоё тэр сонгосон аяллаараа хийгээд ингээ үзээд яваад ингээд эцэст нь очтол яваад ахаар ер нь бас нөгөө хүүхдийн хямдрал бол онгоцнуудаас хамаардаг юм байна гэж хэлээ. Тэгвэл би бол одоо сая Diamond Princess дээр аялал захиалсан, одоо Celestial дээр захиалсан. Над дээр бол манай хүүхэд угаасаа нөгөө 18 хүрсэн болохоор биш 16-гаас дээш болцохороо тэгж хямдрал үүсэхгүй байгаа мó. Хямдрал бол яг Diamond Princess дээр ч гэсэн хямдрал байгаагүй. Би бас арай хямдралтай байж магадгүйгээд охиноо нэг хүүтэй аккаунтн дээрээс нь захиалуулсан байхгүй юу? Тэгэхэд $3,200 захиалсан. Тэгэхээр ер нь бол зүгээр тэгж одоо ингээд нөгөө хайлтан дээр хайхаар зэрэг ингээд он сартайгаа бүх дээрээ байгаа штэ. Тий. Тэгэнгүүт
За нэг ойролцоогоор одоо юу гэдгийг 5 сард ч юм уу 8 сард байвал яхаар байна гээл хийж үзээл яхаа хийж ганц нэг хийж үзсэн. Тэгээ зөвлөдөө залхаа өрөөд. Юу нь бол аяллыг ястаа өөрөө өөрийнхөө өмнөөс хийж үзчихээд л сонголт хийн шүү. Тэрнээс хүний амаар хийж ямар ч хэрэг байхгүй. Гижиг захих байна миний хувьд. Өөрөө нэг 2 3 аялал захиадад явцсан хүний хувьд тэгжил захиад хийх байна. Ааха. Тэгээд бас нэг асуугаар далай тамчгаар хүмүүс нэг дотор муухай ороод ирдэг нэг юмнууд байдаг шүү дээ, тий? Тэр нь хэр байд юм бол Одоо ястаа мэдэхгүй бидний явж исэн дээр бол тийм юм ерөөсөө гараагүй. Тэгтээ ийм юм бэлээ. Нэг хүмүүс бас нэг далайн өвчтөд эргээд янз бүрийн юм ярьдаг. Зарим улсууд болохоор нөгөө 2 3 давхар зүгээр нэг ийм одоо ялангуяа хятад ч юм болохоор нэг ийм круиз аялалтай гэдэг нэг ийм аялын компаниар явуулангуудаа нэг тийм багахан хүлэг онгоцоор нэг явуулаад нэг газар буулгангуудаа буцаад суулгаад тэгээд ирэхээр хүмүүс тэр круиз аялал чинь шал худлаа юм байлээ. Ёстой нэг 5 дахь муутай юм байлээ. 5 дахьгүй юм байлээ гэж яриад байгаа байхгүй юу? Манай энэ бол үнэхээр нөгөө нэг 4 удаа 5 удаа зочид буудал гэдэг шиг 4-өөс дээш удаа хүлэг онгоцнууд байгаа учраас тийм юм бол байдгүй шүү. А бидний Японд явж байхад бол нэг өдөр нэг тийм жоохон далайн шуургатай таарсан уу? Хүн манайхан бас нэг жоохон ийм дайвалцаад байна. Би одоо өөрөө 60 гарсан хүн байж би бол ерөөсөө тэрийг мэдрээгүй. Яг үндсэндээ бол. Тэгэхээр одоо асуудал бол үүсээгүй ер нь. Тэгтээ хүлэг онгоц том байх тусмаа л ийм юм мэдэгдэхгүй шүү дээ. Огсож байгаа нь ч мэдэгдэхгүй, явж байгаа нь ч мэдэгдэхгүй яг. Анх суухдаа бол ингээд нэг гоё хүйе хөдөлж гэн харин явж гэн гэд ингээд очиж харж мараад байдаг бол сүүлдээ хөдөлж байгаа мó явж байгаа мó ингээд юмнуудад. За бас нэг ганцхан асууж. Одоо бас нөгөө ээж аавгаа хамт авч явмаар байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо 80 мая гарсан хүн байна. Тэгээ одоо нөгөө нэг яг уу эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ юмыг гэж мэдгүй. Гинт одоо мэдгүй шүү дээ. Гинт даралт нэгсдэг ч юм уу. Одоо тэгмүүд эмнэлгийн тусламж авах тэр юу нь одоо мэдээж байдаг л ах л та. Эмчнэр байгаа л ах л та. Гэхдээ ер нь тэр янз бүрийн асуудал гарахад ер нь яаж яадаг юм болоо? Яаж зохицуулсан мэд юм болоо? Тэр мэдээж эмнэлгийн асуудал байдаг л ах. Яг тийм асуудалтай тулгараагүй болохоор бол хэлж мэдэхгүй байна. Тэгтээ өнгөрсөн 8 сар 9 сард лөө 84-тэй хүн яваад лав зүгээр яваад ирсэн. Явчаад ирсэн шүү дээ гэж. Тэгээ яваад ирсэн гэд бүр нөгөө ивент дээр өөрөө ярьж ирсэн. Манай Эрдэнтийн нэг настай хүн ярьж ирсэн бүр. Тэгээ аялал захиалахад ер нь нөгөө нэг доор 3 сараас өмнө ер нь яг 3 сарын өмнө захиалах хэрэгтэй гэж байгаа хэдий ч бодхол нөгөө одоо энд бас эртхэн хямдхан байна шүү дээ. Тэр алтмаа захиал бас бичсэн байна. Эртхэн хайж өдөр юугаа олж агаад захиалга эртэн захиалахгүй энгийн хям дөрөөнүүд нь дуусчдаг шүү. Бид нар компани аяллыг захиалахад 1 сард явах аяллыг 7 сар захиалсан шүү дээ манайхаа. Яасан гоё. За 7 сар захиалж байхад бид нар юу захиалга өрөөнд дуусчаад 2 маршрутаар захиалсан гэж боддоо. Тэгээ одоо 49-өөдөө явах гэж байгаа шүү дээ. Эртэл захиалах юм тий. За би басан чөлөөний талаар нэг юм нэмээд хэлээдхий. Тэр онгоц болгон дээр бүтэн эмнэлгийн үйлчилгээ бэлэн байж байдаг. Тэгээд энэ аялал захиалах үедээ ер нь тэр юу хийлгчээд явбал зүгээр байдгийг. Даатгал. Манай одоо даатгалын байгууллагуудаараа ямар ч байгууллагаар одоо хийлгэж болно шүү дээ даатгал. Тэгээд эрүүл мэндийн даатгал хийлгээд явах нь бол зүгээр аа. Бид нар одоо би бас нэг 70 дагч он чинь дандаа гэр бүлтэйгээ явахдаа бид хоёр даатгалаа хийлгээл явчихдгийн гурвуулаа. Гайгүй аялын даатгал тий. Аялын даатгалаа хийлгээл эрүүл мэндийн даатгалаа хийлгээл явчихдгийн тий. Тий. Тэрийг бас даатгалаа хийлгэж явбал зүгээр шүү л гэж хэлэх гэсэн. За баярлалаа. Ариунагч. За баярлалаа саяны мэдээлэл өгсөн хүнд. За чимээ асуу. Нөгөө нэг сая таад нөгөө аяллаа захиалахдаа нөгөө нэг оноо хамгаалах болон бас нэг өөр даатгал хоёр байдаг штэ. Өөрөөс бидний мөнгийг хамгаалах. Тийм тэрнийг таад авсан уу? Аваагүй, алин ч аваагүй. Тэртээ тэргүй явах нь үнэн, явах нь тодорхой юм чи алин ч аваагүй. Ягаагүй гэсэн. Хамгаалах аваагүй л дээ. Тий, яах юм бэ? Тэр явах нь тодорхой юм чи. Ер нь явах нь тодорхой тий. Бид нар бол аваагүй. Саяны зүгээр хүний асуулттай холбоотой бас тэгтээ нөгөө нодон бол бид нар бол бас нөгөө визэндээ авахаас өмнө
аялаа захиалж байсан учраас авцсан юм би. Энэ жил бол бид нар сая аваагүй л дээ. Бас хөөрхөн мөнгө байгаа үсттэй тийм ч. Өдөр чинь тэгээд юу юм Хүний тоогоор яваад идэв. Тий. Нэлээд. Гэхдээ яг гайгүй 44 захиалгад л 200 орчим доллар. За тэгэл заримдаа нөгөө хоёр хүн мөн бол 110 хэд 120 гэдэг нэг сонио орох болгонд өөр болоод идэв. Тэрнийг би ярьж байгаа. Учир нь албаа өрөөнийхөө захиалганы чанартай холбоотой байгаа юм. Тийм, саяны үнвэл эрүүл мэндийн даатгалаа хийлгээд яваарай гэж зөвлөж байна. Тэгж явдаг шүү. Тийм асуу. Нөгөө сая нэг юм авснаа аваагүй юу гэдэг нь юу юм болоо? Би ерөөсөө захиалж үзэг болох нь мэдэхгүй байгаа юм л та. Тэр нөгөө нэг аялал захиалаад явхаар шагналын оноогоо хамгаалах даатгал хийлгэхгүй хамгаалах уу өөрөө төлсөн бэлэн мөнгөө хамгаалах уу гэд бас нэг ингээд тодорхой хэмжээний нөгөө хуримтлал дээр захиалган дээр чи үн нэмэгдэхээр тийм сонголт гарч ирдгийг. Тэгээ хамгаалуулахгүйгээд хасаад явцсан гэж хоорондоо ярьж байна. Энэ аялал захиалсан нөгөө нэг туршлагатай улсууд хоорондоо яриад байна. Зөвхөн сонголт байгаа нь тий. Байгаа нь тий. За. Уучлаарай би нэг нэмээд юм хэлчихье. Энэ яг нөгөө нэг шагналын оноо болон өөрөөс төлсөн мөнгөө эрсдлээс сэргийлээд одоо бид нар энэ хугацаанд юу ч тохиолдож магадгүй гэж бодоод эрсдэлээ хамгаалаад давхар тийм төлбөр хийдэг байгаа юм. Одоо жишээ нь явах чи бид нар ингээд аялал гарах чад ямар нэгэн асуудал үүсэх юм бол буцааж тэрийг авна гэдэг үндсэлтэйгээр тэрийг нэмж төлбөр төлж хийдэг байгаа шүү. Тий. Эхний тэр асуусан штэ хүүхдүүдтэйгээ явна өндөр настай хүмүүстэй явъя гэж юм те. Тэгэхээр зэрэг бас энэ дээр нэг ийм аятайхан яг хоног цөөхөн. Гэхдээ одоо миний хувьд бол нэг сумаар хоёр тулаа буудна гэх чиглэлийн болох юм байлээ л дээ. Тэгтээ тэргүй хүүхдүүдээ аваад хөгшин хүн аваа явж байгаа юм чинь би бол бас өндөр настай аавта. Тэгээд яг нөгөө нэг өөрөө дээрс сүм хийдэр орё гэхээр зэрэг Бээжингээс эхэлтэй 2026 оны 10 сарын 4-нд Бээжингээс Шанхайгаас эхэлтэй Токиод дуусах 3 хоногийн аялал байлээ. Тэрийг болохоор зэрэг миний хувьд болохоор зэрэг нэг 2 хоногийн өмнө хятадд очичоод яагаад бол 10 сар гэдэг чинь айгүй бас боломжийн гоё сэрүүхэн биш болон биш те бас бид нар ер нь аяллаа захиалгахдаа сонголтоо маш сайн хийх нь чухал юм шиг санагдсан шүү. Нэгдүгээр бид нар хөлөг онгоцон дээр хөлөг онгоцоо судлах хэрэгтэй, цаг агаараа судлах хэрэгтэй те. Тэгтээ тэргүй хөгшөө баг хүүхдүүдийг балчруудыг авч явж байгаа учраас. Тэгээ би энэ аяллыг айгүй их зүгээр санагдсан. 2 хоногийн өмнө очиж Шанхай дээр очиж тэр гоё гэсэн юмнуудыг үзчихэд хөгшин хүн авч явал одоо тэр мөргөл юутэй байдгийг тэрэнд нь авааччаа. Тэгээ Шанхайгаас хөлөг онгоцон дээр суугаад Токиод дуусах юм билээ. 3 хоног ярьдаа буухгүйгээр хөлөг онгоцон дээр гараад тэгээ Токиод буунгуудаа өглөө эрт буучингуудаа нөгөө нэг тэнд очихороо бид нар өөрсдөө явах юм бол асар их зардал гардаг юм билээ тэр тээврийн юуны мөнгө. Тэгэхээр зэрэг тэр нэг хэсэг Айлбарт гээд 8 хүн багтсан нэг хөтөж яваад монголчууд жуулчилдаг шүү дээ. Тэрийг нь аваад тэрийг 8 хүнтэй хуваагаад миний хувьд тийг санагдсан шүү. Би санаагаа хийж байгаа шүү. Тэгээ тэрийг 8 хүнтэй хуваагаад өглөө эрт Токиод буунгуудаа асуулаа тий. Тэгвэл эхнийхээ аяллыг угаасаа тэгтээ тэргүй пүүжээ уулаад тойроод л эрт аяллаа үзэх ёстой юмнууд нь байд юм байлээ. Яг цаг хончих гэж тэгж хэлж байгаа шүү. Тэгээд тэнцэнэ хончхоод юм уу да тий Токиод хонох юм. Үгүй пүүжээ ууландаа хончих юм байна. Халуун аршаа машинда ороод тэр хавийнхаа юмнуудыг үзээд тэгээд тэнцэнэ хононгуудаа хэрвээ яарч ивэл оройныхаа нислэг авангуудаа өдрөр нь пүүжээ уулаасаа гарч ирэнгүүтээ хотынхаа аялалд өдөр нь явж байгаад орой онгоцон дээр суугаад нааша нисэх юм бэлээ. Тэгэж явах юм бас зарлаг хөөдөө явах үлээ гэж би ингэж яасан сонсон байгаа. Яг яаж үзээгүй одоо газрын аяллыг бас давхар сахилж болж байгаа шүү дээ. Тэгмүү таны сайн хэлдэг одоо нөгөө Токиод бол монголчуудын өөрсдийнх нь зохион байгуулж байгаа
аялал нь энэ cruise тэр нь байт юм болов? Тэрэнд байхгүй. Хуваараа яах юм бэ? Мэдгүй тэрийг бас өөртөө шалгаж үзээрэй байж магадгүй шүү дээ тий. Харин тийм Тэр утгаас зэрэг эрдээ тэр юуг нь аваад явд юм уу? Яг тэгвэл манай хүүхэд бас зүгээр явж ирсэн. Яг энэ аяллаар биш л дээ. Тэгтээ зардал мөнгө нь айгүй их өндөр юм байлээ гэж ярьжсэн. Тэгээд тэрнийхэн дагуу бид нар сүүлд нь би өөрөө нэг өөрийн багийн хүмүүсийг авч явахдаа энэ нэг мөр тэнд байгаа монголчуудаас нэг 8 хүн нийлээд 8 16 хүн гээд 2 машинд хуваагдж суугаад арай хямд тусдаг юм байлээ. Тэр чинь тэр могон ч одоо чинь Токиогийнхаа онгоцны буудлаас хот руугаа ороход л амар хүн гарна шүү дээ. Зүгээр ихний хэл. Тэгээд дараа бүжи уул руу явна гэвэл дахиад явж өгнө. Тэгэхээр энэ одоо жишээ нь юунаас нисгээс бид нар үгүй одоо хөлөг онгоцноос буухаар тосоод авчиж байгаа юм. Тэгээд аваад пүүжи уулаараа аялуулад яваад одоо тэр амьдтын хүрээлэн орохдоо тэр машинтайгаа ороод дотор нь ороод аваад явчих юм байлээ шүү дээ тэр чинь. За бүр гоё шууд машинтай аялал хийх юм дээ. Машинтайгаа л явчих юм байлээ. Тэгээд эрдээ тэнцэнэ юмнуудаа үзээд тэгээд явахт чинь нисэх хүртэл гаргаж өгнө гэдэг чинь хамаагүй хямд тэгэх юм байна. Тэрийг бас тэгээд үзээд тэрнийгээ ер нь гол нь судлах гэх юм байна. Сайн судлах юм тий. Сайн судлах. Японд газрын аялал хийхээр сонирхож байгаа бол би сая нөгөө явахдаа 7 хоногийн газрын аялал Японд хийсэн. Тэгээд угаасаа бид нар явхаасаа өмнө нэг Монгол эмэгтэй 5 давхар биш 2 давхар 5 өрөө хаавуулзыг түрээслээд нэг машинтай тийм 9 хүн багтдаг машинтай хөтөж аваад тэгээд ерөөсөө маршрут юм явхаасаа өмнө зохиож агаад гэрээгээ хийж агаад нэг хүний 2 сая төгрөгөөр 7 хоногийн аялал тэгээд тэр пүүжи уул муул ёстой Токио мөкө үзэж болох бүх юм онгоцноосоо тасуулаад онгоцондоо хөргүүлээд буцаад ус онгоцноос авахуулаад хөргүүлээд хамгийн сүүлд нисэгт гаргаж өгөөд тэгээд яваад ирсэн байгаа. Ер нь бол нэгэнт зарлаг гаргаад явбал тэгээд нөгөө газрын аяллыг тийм одоо тэнд бас л ажиллаж амьдарч байгаа бидний л монголчууд юм чинь тийм улсуудтайгаа холбогдоод хийлэгчэхэд хамаагүй хямдээд юм байлээ. Бид нар нэг хариугүй газар автобусаар явах газар такси асуусан чинь амар өндөр үн хэлсэн шүү дээ. Тэгээд ястаа тэр такси унаавал ястаа дийлдэхгүй мэлээ Японд. Тийм байлээ. Тий, төрчилгөө хуваалцах тийм байна. Тэгээ Япон явах хүн бол яасан гоё. Яриад ахаар бүр явмаар мэдээллүүдийг авч болно. За, захирлаа баярлалаа. Чат дээр ариуна захирлаа амжилт хүсье. Баярлалаа. Олоодаа явах юм байна. Та нартай амжилт хүсье гэд бичсэн байна. Баярлалаа захирлаа. Таньдаач гэсэн. За та тэгээд нөгөө Дубай Дохагаараа явж ирчээ дахиад ярих юм шүү дээ тий. Тэгин одоо эх 7 хоногийн 4-р өдөр бол манай багийнхан байхгүй биз. Багшууд хоёр хоёлаа байхгүй учраас өөр хүн л орохгүй бол сургалт байхгүй бах. Тэгээ бид нар явж ирчээд одоо ямар ч нэг 14 хоногийн дараа л хэдүүлээ уулзах бах та. Тий яг 7 хоног тэр нь манайха сургалт бол явагдаад байгаа. Одоо нөгөө нэг компани 10 жилийн он баяр олцоход бүгд ер нь дийлэнх нь 140 хүн Монгол явж штэ цаан чи 10 жилийн он аялалд. Тийм 140 одоо яг шагналаараа явж байна. Түүнээс гадна орог 60 гаруй 70 гаруй аялаад хажуугаар нь явж байна. Ингээд үндсэндээ 200 гаруй хүн одоо тэнд ингээд бужигнаад сайхан аялаад явж байгаа шиг байна тий. Тий. Одоо 9 цагаас 10 жилийн лайфтай гэсэн шүү дээ. Тэрэндээ орё да хэдүүлээ. Тийм ээ. За өнөөдрийн цаг заваа зориулаад сургалтанд маань орж ирж мэдээлэл авсан та бүхэндээ бас баярлалаа. Амжилтын дэдийг хүсье. За баярлалаа.